За орой мэндийг хүргье. Эмнэлгийн туслан үйлчлэгээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг дэмжиж байна. За манай бас гамаа гишүүний хувьд бас энэ чиглэлээр нэлээд бас одоо олон улсын туршлагыг бас нэвтрүүлж байгаа гэж одоо бас ойлгож байгаа. Тэгээд тодруулах ерөнхий хуулийн бидний одоо нэг энэ эрүүл мэндийн салбарын хөгжил бол харьцуулшгүй түвшинд байна л да. Бусад улсуудын явж байгаа энэ заагвар өмнөдийг ингээ харахад бол их тийм өөр түвшинд орцсон. AI тэр захим шилжилт өөрөөтэй нь яриад байгаа энэ тодорхой одоо бас тухайн өвчтний одоо тэр өвчний түүхийг бол одоо бүрэн судлаад өөртөө зориулж одоо бүр зөвлөгөө гаргаад өгдөг юм бүр шал өөр түвшинд очихсан. Бидний хувьд бол бас одоо яг бод байдал бас их тийм өөр юм түвшинд байна л да. Тэгэхээр яг ирээдүгөө харсан нэг асуулт, яг одоо байгаа нөхцөлтэйгөө холбосон нэг асуултыг асууя гэж бодож байна. За энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн асуудлыг яг бүр нэг тодорхой таана хэлээд өгөөч. Гэрээсээ гараад 3 алхаад орж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ авж байгаа хүн бараг одоо нэг багадаа нэг 30-40 км, тавар 100-аад км явж ээж 200-300 бүр хүндрэх юм бол 200-300 км явж ээж эмчилгээ авж байгаа хүмүүсийн хоорондын энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авж байгаа одоо юм хүртээмжийн асуудлыг бол бүр тэнгэр газар шиг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ малчтын асуудал дээр алс хязгаар нутагт байгаа одоо хүмүүс дээр үндсэндээ бол бид нар бол уул нь бол одоо нэг эрүүл мэндийн үйлчилгээгээ тухайн багад нь тухайн суманд нь аймагт нь одоо бий болгох ийм концепц руу яваад байгаа юм шиг боловч буцаагаад архаг хууч өвчнөөсөө авахгүйлаад тэр орон нутагтаа үздэг байсан өвчнүүдийн найшин татах зарчмаар төлрүүлэх юм бодлого руугаа явуулаад ингээд ухраад байгаа. Тэг яг орон нутгийн нөхцөл байдал дээр ингээд очиод харахаар сум дундын эмнэлэг, сумын эмнэлгүүд бол өөрсдөө бүрэн хүчин чадлаараа ажиллах бол бололцоонууд байгаад байгаа. Тэгэхээр иймэрхүү яг энэ бодит байдлыг харсан тодорхой ийм өөрчлөлтүүд энэ хуулийн хүрээнд яаж орж ирэх вэ? Ийм зөрүүтэй байгаа эрүүл мэндийн үйлчилгээ авж байгаа хүмүүсийн хувьд бол бас одоо яаж бид нар үйлчилгээг нь одоо сайжруулж болох вэ? Зөвхөн малчтаас гадна оюутан залуучуудын асуудал, нийгмийн бүлгийн асуудлууд гээд ингээд энэ бүлгүүд дээр нь та тодорхой хэлээч гэдгийг энэ бол илүү ирээдүйд бол бид нар яах ёстой юм бэ гэдгийг би бас Солонгосын энэ Хира гэж одоо ийм байгууллага байна. За дахиад дээрэс нь энэ тодорхой эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаагаа энэ хиймэл оюун ухаанд суурилж шийдвэр гаргах байдлаар оновчилж байгаа ийм бас загвар системүүд байна. Тэгэхээр хэрвээ бид нар энэ лүү шилжих чагаа бол шинэ системийг бид нар бий болгох тухай ярьж гин үү? Эсвэл олон улсын энэ загваруудыг бид нар авчирч нутагшуулах тухай ярьж гин үү? Яг хэрэгжүүлэх хүний нөөц, бүтэц зохион байгуулалт энэ лүү хийх зүйл дээр одоо бас үнэхээр бэлэн зүйлүүд бас байна уу? Хийх ёстойг бол хийх ёстой. За төсөв санхүү болон түүнтэй холбогдолтой юмнуудын нарийн тооцсон зүйлүүд бол байна уу гэд ингээд нэлийн нарийн зүйлүүдийг бас асуумаар байна. Тэгээд харьцуулшгүй ийм одоо хөгжлийн хувьд зөрүүтэй байгаа энэ нөхцөл байдал маань ойртоосой энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд бас яг өнөөдөр тулгамж байгаа асуудлуудаа бас шийдээсэй. Мөн ирээдүйд бас хуурайр нь энэ асуудлыг одоо шийдэж болох энэ өөрчлөлтүүдийг бас агуулаасай гэсэн үүднээс ийм хоёр асуултыг асууя. За гамаа гişүн хариулах. Даваа саммуугийн гамаа. За тийм үнэ одоо манай Монгол улс өөрөө их онцлог орн юм л да. Бусад одоо улс оронтой харьцуулахад те асламгдал орон нутагтай, малчиттай за ихэнх нь одоо Улаанбаатартай буюу нийслэлтэй амьдардаг. За энэс хамаарат эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр тусмаа эмнэлгийн тусламж үйлчилгээг манай хуульчин эмнэлгийн тусламж үйлчилгээ шүү дээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх загвар нь үнэхээр одоо өөрийн онцлогтой тохирсон байх ёстой юм. Наад захын жишээхэд бид нар анхан шат 2 дахь 3 дахь шатлалынхаа тогтолцоог 2 шатлал болгоод тухайн үедээ тэр олон улсын загварт ерөнхийдөө тааруулж бас хийсэн байлээ л дээ. Яг тэгэхээр анх дахь буюу одоо primary care тэгээд лавлгаа шатал буюу specialized care гэдэг ийм хоёр л олон улсад явдаг. Тэгээд тэргээр нь хэрэгжүүлэх одоо тэрийг одоо өөрчилж хийх гэж оролцсон явах хийж хэрэгжүүлж явсан.
Яг үүндээ манай Монгол шиг ийм одоо онцлогтой улс оронд бол биднэрт илүү тэр нөгөө гурван шатлалаараа тусламж үйлчилгээ үзүүлэх нь илүү зохимжтой байдаг. Ялангуяа одоо таны асуугаад байгаа тэр одоо хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим гэдэг зарчим байхгүй юу ерөөсөө тий Universal Health за бүх нийтийг эрүүл мэндэд хамруулах гэдэг зарчим. Энэ нь одоо 2022 онд ялангуяа тэр ковидын цар тахлаас хойш одоо нөгөө хөгжингүй оронч одоо юу гэдгийг хайгдсангүй эдийн засгийн чадалтай оронч гэсэн бүгд маш том хохирол амсч юу хаарсан гэж хэлэхэд болно. Тийм учраас одоо бодлого зохицуултуудын маш том шийдвэр гаргагч нарыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын судлаачид төлөөлөгч нар 2022-д хамтарсан хуралдаан хийж ерөөсөө эдгээр тусламж үйлчилгээг хүргэхэд бид нар зайлшгүй анхан шатлалын тусламж үйлчилгээг л бэхжүүлэх ёстой байна. Анхан шатны тусламж үйлчилгээгээ бэхжүүлээд тэрэнд нь тусламж үйлчилгээг хүргэх санхүүжилтийн хөшүүргийн сайн тавиад өгсөн тохиолдолд бид нар ерөөсөө энэ таны сая ярьсан шиг аслангдмж ч юм уу эсвэл хол амьдардаг эсвэл одоо ямар нэгэн байдлаар тэгш бус одоо хүмүүсэд хамгийн сайн хамгийн найдвартай хамгийн боломжийн тусламж үйлчилгээг хүргэж хамгийн гол нь хүндрүүлэхгүй өвчлөлийг даймжруулахгүйгээр аль болохоор боломжийн буюу одоо харьцангуй эрүүл түвшинд нь барих энэ болцоо нь тохирох юм байна гэсэн үндсэн дээр. Тэгээд яг тэр загварын үндсэн дээр манай хуулийн энэ зохицуулт орж ирж байгаа. Тэгээд Монгол улс энэ загварт бас тохирсон өөрийн гэсэн дэд бүтцэнд харьцангуй сайн хөгжсөн баахгүй. Биднэрт бараг сум болгонд эмнэлэгтэй, багийн эмчнэртэй тий яг багийн эмчнэрийг бэлддэг байсан энэ тогтолцоо одоо байхгүй болсныг буцаж энэ суураараа бид нэр сэргэн гаргаж ирж байгаа. Тэгснээрээ 2 жилийн өмнө бид нар маш одоо багийн эмчнэрийн одоо бүх одоо юу гэдэг За ажлын хэсгээс нэмээд за ган хөлгөшн тодруулжсаа тэгээ нэмээр үлж. Ган хөлгөшн. Орын тоогороо яг үйлчлэгээ үзүүлж байгаа эмнэлгийн тоогороо энэ төр бол бас бусад улстай харьцуулахад бол одоо нэлээд өндөр гэж одоо би бас одоо ойлгосоо. Хангалттай бас дэд үтс юмуд байгаа гэж ойлгосоо. Гол асуудал нь бас энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тодорхой ус хэсгийг илүү одоо бас одоо эдийн засгчлуулах. За төлбөрийн тэр одоо бас уян хатан одоо зохицуултуудыг оруулж ирэх асуудал бас байх шиг байна. За иргэдийн хувьд бол бүх үйлчлэгээ заавал одоо үн төлбөргүй аавна гэхээс илүүтэй илүү одоо ийм одоо чанартай хариуцлагатайгаар одоо үндсэнд эрүүл мэндийн үйлчлэгээ авдаг ийм тал руу зардлаа хуваах тал руу бас одоо зохицуултууд бол бус улсууд бол хийж энэ асуудлаа бол шийдсэн байгаамаа. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын заавал одоо үндсэндээ үзүүлэх үйлчлэг одоо үнгүй үзүүлэх үйлчлэгүүдээс гадна өөрөө нэмэлт сонголтоор тодорхой үйлчлэгнүүдэд өвдөх магадaltaй одоо бас үйлчлэгнүүдэд бас сонголтоор урьдчилж даатгал. За ажлын хэсэг хариулъя. Хэн хариулах вэ? Баяр цэцэг улсын их хурлын гишүүнээ зөвлөх 4-р амплуа. За ган хүлэг гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр эрүүл мэндийн бодлогын хүрээнд тусламж үйлчилгээний хүртээмжийг ер нь үндсэндээ нэг 4 хэмжээсийн өрөөнд авч үзэж байгаа. Нэгдүгээр тэр эмнэлгийн тусламжийг газар зүйн байршлын хувьд тухайн иргэн авах боломж нь ямар байна? Хоёрдугаарт хувь хүний өөрийнх нь онцлог хэрэгцээ шаардлаганд яг нийцсэн тэр хүртээмж нь бий байна уу? Гуравдугаарт өөрийнх нь яг тэр сонголтод тохирсон тэр тусламж үйлчилгээ бэлэн байна уу? Дөрөвдүгээрт тэр хүний хувьд санхүүгийн хувьд тэр нь боломжтой байна уу гэсэн ийм 4 хэмжээсийн өрөөнд хүртээмжийг авч үзэж байгаа. Тэгэхээр бид нар эрүүл мэндийн бодлогын хүрээнд одоо өнөөдрийн байгаа эрх зүйн зохицуултын өрөөнд бид ер нь энэ хүртээмжийн асуудлыг энэ 4 хэмжээсийн хүрээнд эрх зүйн хувьд зохицуулж байгаагүй. Тэгэхээр энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний шинжилсэн найруулгад бол анх удаа бол энэ эрүүл мэндийн бодлогын хүрээнд яг хүртээмж гэж яг юу хэлэх юм. Тэр нь ялангуяа Монгол улсын одоо онцлогийн хувьд өнөөдөр тархаа бутархаа хүн ам нь нэлээд тарж бутарч байрладаг. Дээрээс нь нүүдэлчин одоо ахуй соёлтой. За хариултаа жоохон тодорхой болгож За дахиад тодруулж. Ган хөлгөшн. Яг одоо бүр ингэ таны мэдгүй юм руу хэдүүл орж болохгүй. Миний асуугаад байгаа асуулт нь бол яг яаж тодорхой шийдэх гэдэг юм бэ гэдэг юм жишээ өсөд байна л да. Ойлгож байгаа. Угаасаа ингэ үйлчлэгээ авахд хол одоо хэцүү байгаа. Дэд үз сайн байгаа юм байна. Тэгэхээр яг энэ дээр яг нэг энэ хууль батлагдсанараа
хотын иргэд болон малчтын хувьд бол яаж хүртээмжээ одоо асуудал нь илүү ижил түвшинд очино гэж та бүх маань хараад байгаа юм бэ гэдэг. Хоёр дахь нь болохоор тэр төлбөр мөнгөтэй холбогдлолтой одоо энэ үйлчлэгээ үзүүлэхтэй холбогдлолтой асуудлыг бүгдийн үнгүй гэдэг ийм концепцоос илүү зардлаа хуваах ийм агуулга байна уу? Байвал яаж одоо үндсэндээ одоо зохицуулж байгаа вэ гэдэг ийм яг тодорхой асуулт асууад байгаа. Тэгэхээр танин мэдхийн биш энэ хуулийн дээр ийм ингэж заагаад ингэж шийднэ гэдэг ийм хариулт хэлээч. За хин хариулах уу? За гамаагш хариулъя. За эрүүл мэндийн даатгалын тухай хууль гэдэг эрүүл мэндийн санхүүжилтийг зохицуулж байгаа хууль байгаамаа. Тэр хуулийн дээр бол яг одоо санхүүжилтийн хэлбэрийг одоо хамтын төлбөрөө нэмэх үү, хасах уу, ямар байдлаар зохицуулах уу, орлогоо яаж нэмэгдүүлэх үү, зарлага яах уу гэдээ бүр тодорхойлон тусгайлсан заасан. Энийг бол Утганбаяр гишүүний ахалсан одоо ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад явж байгаа. За манай хуулийн хүрээнд бол санхүүжилт рүү орох боломжгүй, хүрээ давхардуулж болохгүй. Бид нар эхнээсээ тэхгүй тулд энэ хуулийнхаа хүрээг маш тодорхой зааж Venn диаграмаар тусгаарласан юм. Тэгэхдээ бид нар энэ хуулийнхаа одоо яг ам оруулахын тулд те ялангуяа тэр таны асуугаад байгаа асламгдал хөдөө орон нутагт тусламж үйлчлэгийг анхан шутлалын зайлшгүй шаардлагатай тусламж үйлчлэгийг хүргэхийн тулд яах вэ гэдгийг төлбөрийн аргуудыг тодорхойлж оруулж гисэн. Ер нь бол 2016 оны хуульд ч гэсэн төлбөрийн аргууд орсон байсан юм бэл. Тэрэн дээр бид нар бүр яг За хос баяр гишүүн асуулт асууя.